Hello everyone. Өнөөдөр бүгдээ юу ярина гэж ойрын үед бөөн хил амны бай болоод байгаа Kendrick Lamar болон Drake нарын талаар болоод тэр хоёрын гаргасан сүүлийн дуунуудын утгыг тайлбарлахаар бэлтлээ. За хамгийн ихний дугаар дээр Meet the Grams дууны талаар дэлгэрэнгүй ярих зүг байхаа. За гэхдээ ингээд энэ дугаар дээр хамгийн чухал мөртүүдийг сорчлоо авсан байгаа. Тэгээд бүх мөрийг тайлбарлана гэвэл энэ бичлэг мэдгүй баг дуусахгүй бах гэж бодож байна. За хамгийн ихний мөр нь болохоор Dear Adonis гэж хэлж байгаа. Юу гэж байна вэ гэхлээр Adonis минь энэ залуу чиний аав гэдэгт харамсалтай байна. Үннээсээ хэлье. Эр хүн байх ёстой аав чинь хариу үйлдэл үзүүлэхгүй байна гэж хэлнэ. Энэ мөрийг тайлбарлах юм бол Adonis бол Drake-ийн 6 настай хүү ба Kendrick-ийн зүгээс өмнөх дуу болох Euphoria дээрээ дурдсан ба уг дуун дээр инхүү гарна. I got a son to raise, but I can see you don't know nothing about that. Teaching the morals, integrity, discipline. Listen, man, you don't know nothing about that. Боёо надад өсгөх хүү байгаа. Би харин чамайг юу ч мэдэхгүй байгаа гэдгийг чи ойлгож байна. Түүнд ёс суртахуун шудраг байдал сахилга бат заана гэж үдэ. Чи наадахныхаа талаар юу ч мэдэхгүй биз дээ хэмээн хэлсэн байдаг. Хамгийн анх тус хүүхэд нь нууц байсан ба Pusha T гэх рэпер 2018 оны 5 сард The Story of Arizona гэх дуун дээрээ хүүхдээ өсгөхөөс татгалздаг хэрнээ өөрийн нэр хүндээ өсгөх сурталчилгаа хийн Adidas-тэй гэрээ хийх гэж хүүхдээ ил гаргалаа хэмээн ди суран бүтээлийг хийсэн байдаг. Дараагийн хэсэгт ингэж гарна. I look at him and wish your grandpa would have wore a condom. I'm sorry that you gotta grow up and Боёо би түүнийг хараад танаа өвөө чинь бэлэвч хэрэгсэн байсан ч болоосай чи өсөж том болоод түүний ард нь зогсон гэхлээр надад үнэхээр харамсалтай байна. Амьдрал хэцүү. Сорилт бол бидний гэртээ харихаас өмнө ирчихсэн байна. Заримдаа бидний эцэг гэхийн гаргасан алдаа том болсон ч нөлөөлдөг. Хөөе гэхдээ чи бол сайн чиглүүлэгч хэрэгтэй сайн хүүхэд. Намайг ментор болгоо. Хааштай л аав чинь чамд новшин юм заахаас хойно гэж хэлнэ. Drake-ийн хүү Adonis руу хандсан сэдвийг үргэлжлүүлэхдээ Kendrick 2013 оны 8 сард Big Sean-ы Control гэх дуун дээр гарсан төстэй үг хэллэгийг ашигласан бөгөөд энэ нь олон жилийн турш үргэлжилсэн бифийг эхлүүлсэн юм. Энэ дуун дээр инхүү гардаг. Someone heard the stewardess said that your parachute is a latex condom hooked to a dread. Харин Drake-ийн хүүг сайн хүү хэмээн дуудаж байгаа нь Kendrick өөрийн дуу болох 12 оны 10 сард гаргаж байсан Good Kid, Mad City дуунуудаас санаа авсан байна. Харин тэр эцэг эхийн трауманы талаар бол Kendrick 2022 оны 5 сард гаргасан Mr. Moral and the Big Steppers альбомнаас inspired болсон. Энэ нэг талаараа Drake-ийг дарийн ишүүнээсээ болоод сайн аав байж чадахгүй good father figure нэгэ түүнд баатна гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Дараагийн мөрөн дээр Never let a man piss on your leg, son. Either you die right there or pop that man in the head, son. Гэх ба энэ нь хин нэгэн чиний хөл рүү бие засахыг хизээч бүү зөвшөөрөх хүмүнд үгсэн ч наад хараа төлөвлөх хүмүнд гэж гарах ба Kendrick Adonis-ийн эцгийн дүр тоглож түүний нэр төр муу мухад нэрвэгдэхээс өмнө хин нэгэнтэй алалцах тухай амьдралын сургамжийг өгч байгаа мэт. Kendrick мөн 2010 онд Los Angeles хотноо T.I.-ийн Takers киноны нээлтийн үеэр T.I.-ийн согтуу байсан найз Cap Drake-ийн дээр шээж байсан талаар шейд хийж байгаа нь. Meek Mill энэ тухай 2015 оны 7 сард Drake-ийн хийсэн Wanna Know дундаа дурдсан байдаг. You let Tip homie piss on you in the movie theater, nigga. We ain't forget. Дээрээс нь энэ мөртөнд Peace on Someone's Leg and Tell Them It's Raining гэх идиомоос сэдвлэн wordplay хийсэн байна. Энэ нь хин нэгэн таны хөл рүү шууд шээх юм бол амар амгалан сахиж уучлах нь таныг нэр төртэй хүн болгоно гэх худал хуурмгийг хин нэгэн танд худлаагаасаа ингэж ойлгуулж байгаа гэсэн утгатай хэлцэг. Дараагийн хэсэг нь Never fall in the escort business, that's bad religion. Please remember, you could be a bitch even if you got bitches. Хизээч битгий энэ escort business буюу секси мүлчлэг рүү битээ ороорой. Энэ нь муу. Энэ нь Drake-ийн Starlight, Magic City, King of Diamonds, Blue Flame гэх насан туршидын клуб дээр байнга харагддаг гэдгийг илтгэж байгаа. Түүнчлэн Drake эмэгтэйчүүдийг objectifying хийж байгааг нь shade хийж байгаа нь илээ. Never code switch, whether right or wrong, you're a black man. Гэх мөрийг тайлбарлавал code switching гэдэг нь харилцан ярианы явцад хоёр ба түүнээс дээш хэл эсвэл олон төрлийн хэлээр солигдох дадлыг хэлдэг. Энэ нь жишээ нь African American Vernacular English-ээр ярилцаж өнгөд арьстай найзуудтайгаа хатуугаар тоглох боловч цагаан арьстай найзуудтайгаа тодорхой илдэг байдлаар ярихыг хэлээд байгаа гэсэн үг. Kendrick Adonis-ийг эцгийнхээ арга барилыг өвлөж авахгүй байх хар арьстан болж өсөхдөө өөрийнхөө байхыг үүгээрээ дамжуул илэрхийлж байгаа нь. Even if it don't benefit your goals, do some push-ups, get some discipline. Боёо энэ нь чиний зорилгод ашигтай биш гэсэн сунаасаар л бай. Сахилга баттай байх хэмээж байгаа ба үүгээрээ дамжуулан аав шиг битээ байгаараа өөрийгөө төлөвшүүлээрэ хэмээн хэлэх гэж оролцсон байна. Үүний хажуугаар Drake-ийн гаргасан Push Ups дуун дээр Kendrick-ийн хийсэн бүхэн нь надад ашигтай биш гэж дурдсныг инхүү илэрхийлсэн байгаа жээ. Харин дараагийн Don't pay to play with them Brazilians, get a gym membership. Гэх мөр нь мөн шууд утгаараа Drake 2021 оны 4 сард булчин болон өгзөгний хаалханд орсноороо Lollapalooza Brazil тоглолтыг техникийн саатлагыг шалтгаанаар цуцалж байсан. За ингэж явж байгаад
5% will comprehend, but 95 is lost. Гэх хэсэг гарах ба 5 ба 95 нь Мастер Фард Мухаммед ба түүний элч эрхэм Элия Мухаммед нарын заасан Исламын үндэстний сургаалаас иш татсан болно. Харин хар арьснуудыг дэмжигч иш татдаг бөгөөд 5% гэж нэрлэгддэг Исламын үндэстний нэг салбар болох 5% үндэстэнд багтдаг. За ингээд 2 дугаар бадын тайлбарыг авахаас өмнө өнөөдөр манай Melodic Memory-тэй Pop Culture цэгийн онлайн шоп хамтран ажиллаж байна. Pop соёл буюу кино, дуу хөгжим зэрэг бидний сонирхолтой бараа бүтээгдэхүүнийг агуулсан энэхүү онлайн шопоос бараа бүтээгдэхүүнээ сонирхоод та бүхэн гэртээ захиалан хөргөөлөн авах боломжтой юм байна. Тэгээд та нар ингээд зочлоод үзэх юм бол тань маш гой зүйлүүд байгаа. Та нар касет масетанд ороод хараарай. Айгуу гоё юм байли шүү. Видеоны description хэсэгт сайтны хаягийг байлуулсан байгаа. Та бүхэн ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. За 2 дугаар бадаг нь болохоор Drake-ийн ээжийн хэсгээр эхэлдэг. Dear Sandra, your son got some habits. I hope you don't undermine them, especially. Сандра минь хүүчин зуршлуудтай болсон чийж түүнийг засгаасаа өнгөрсөн байх. Ялангуяа ийм зүйлсэд зовж байгаа бүхий л охтууд чийж гэсэн эмэгтэй хүн. Тэгэхээр ямар мэдрэгдэж байгаа гэдгийг нь мэдэж байгаа. Сэтгэл хөдлөлөөр эр хүн чамайг харж сохор болохгүй гэж найдаж байна хэмээн өгүүлсэн байна. Энэ нь болохоор Drake 2018 онд гаргасан Scorpion цомгийнхаа Sandra's Rose дуунд ээж маань цэцгийн дэлгүүртэй байсан ч би Сандрагийн сарнай байсан боёо ингэж хэлдэг. My mother had a flower shop, but I was Sandra's Rose. Үүмэн самуунтай байгаа Америкийн эмэгтэйчүүдийн ус төрийн уурын амьсгал нэлээд бүрхэг байгааг харгалзан үзвэл Kendrick Lamar Сандраг хүүгээ эмэгтэй хүний хувьд түүний зовлон зүдгүүрийг өрөвдөг сэтгэл дутсан гэж үзжээ. Харин дараагийн хэсэг нь Drake-ийн аавд зориулагдсан. Dear Dennis, you gave birth to a master manipulator. Dear Dennis гэж эхлэх бөгөөд Dennis Graham бол Drake-ийн аав. Drake эцэг эхийн хараа хяналтгүй өссөн тухайгаа дурсан бөгөөд түүний аав 2 удаа шоронд хоригдож байсан. Drake өмнө аавынхаа тухай Luke What You've Done дуун дээрээ миний эцэг Memphis-д одоо амьдарч байгаа. Тэр энэ замаар ирж чадахгүй бага зэргийн тусламж хүүхдийн тэтгэмжээч өгөөгүй гэж дурдсан байдаг. Гисэн хідэж энэхүү дуу гарсны дараагаар Dennis Drake түүний талаар худал хэлсэн гэж мэдгдсэн байдаг. Ийхүү явж байгаад I'm blaming you for all his gambling addictions. Ийм хэсэг гарах ба би чамайг түүний бүх мөрөөдө тоглоомын донтолт нь буруутгаж байна гэж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан Drake мөрөөдө тоглоом маш ихээр тоглодог байсан. За жишээ нь юу 2022 онд Drake 27 сая $1 тоглоод хожиж байсан түүхтэй. Drake-ийн аав Dennis мөн мөрөөдө тоглоомонд донтогч байсан ба Dennis-ийг үүнд маш их нөлөөтэй гэж хэлсэн нь. Дараагийн мөрөнд Psychopath intuition, the man that like to play victim. Боёо psychopath хохирчийн дүр тоглох дуртай ир хэмээн хэлнэ. Psychopath-уудын зан авирынхаа төлөө хариуцлага хүлээгээс татгалзаж хохирчийн дүр хувирахыг илүү үздэг. Sandra, sit down. What I'm about to say is heavy. Now listen. Харин энэ мөртүүдээс харвал тэрээр Sick гэх үгийг маш их ашиглаж байна. Kendrick Drake-ийг сэтгэл зүйн хувьд өвтчихсэн боёо Sick дээрээс нь өмнөх травмануудаас болоод morally sick гэж инхүү илэрхийлж байгаа юм. Him and Weinstein should get fucked up in a cell for the rest of their life. Энэ мөрн тэр болон Weinstein-аар үлдсэн амьдралынхаа туршид шоронд цовх хэрэгтэй гэж хэлж байна. Weinstein бол Hollywood-ын түүхэн дэх маш зөвүүн заваа хүн ба хэрвээ та нар хүсч ивэл Weinstein-ийн талаар манай сувг оруулж болно. Ямар ч тач энэ хүн нь одоо маш их эмэгтэйчүүд хүчирхийлэн бэлгийн дарамт үзүүлсэн Hollywood-ийн нэр бүхий хүн юм. Харин Drake мэдээж түүнтэй адилтгах зүйл хийсэн болоод энэхүү дурддагдаад байгаа нь нэлээ. Дараагийн мөрөн дээр юм хэсэг гарна. He hates black women, hypersexualize them with kinks of a nympho fetish. Нэг нь үл мэдэгдэх Instagram-ийн модель бүсгүй ийхүү байсан байдаг. Drake өөрт нь blow job хийж өгөхийг хүчилсэн. Зүгээр ч нэг биш илүү fetishтэй юм шиг байсан хэмээн хэлсэн байдаг. Дээрээс нь Kendrick-ийн их нэрийг дуунууд дээрээ дурдсан нь илэрч байгаа билээ. Grew facial hair because he understood being a beard just fit him better. Америк цахлыг хүмүүс ижил хүссэн гэдгийг нуухын тулд ашигладаг гэж үздэг талаар ингэв дурдж байгаа юм. He got sex offenders on OVO that he keep on a monthly allowance. Юун туруунд OVO гэдэг нь Drake-ийн эзэмшдэг лейбл. Back Not Nice болон OVO бие хамгаалагч нар эмэгтэй хүний биеийг үнэлүүлсэн хүний намаа хийсэн хэрэгээр баривчлагдаж байсныг инхүү илэрхийлж байгаа. Дараагийн хэсэгт We gotta raise our daughters knowing there's predators like him lurking. гэж гарах ба Drake-ийг педо байх гэсэн олон тамгаглалууд яваад байгаа юм. Жишээ нь 2018 он руу буцацгаая. Stranger Things цувралын аваад Millie Bobby Brown-тай найзуудын хуваарч билүүнээр холбогдож байсан. Тухайн үед Millie 14 настай байсан ба нэгэн ярилцлаганда Drake бол сайн найз минь үнэхээр гайхалтай. Бид үерхэл хайр дурлалын талаар ихээр ярилцдаг хэмээн хэлсэн нь хүмүүсийн дургуутлыг хүргэсэн. Энэ нь Kendrick-ийг охтуудаа хамгаалах гэсэн санаагаар нь илэрхийлэгдэн гарчээ. I've been in this industry 12 years. I'ma tell y'all one little secret. It's some weird shit. Энэ хэсэг бас их эвгүй. Aliens Garden гэх TikTok хэрэглэж 2021 оны 10 сард Drake-ийн нэгэн аимшиг зүйлсийн талаар ярьснаар вайрал болж исэн.
Тэрээр хэлэхдээ миний хэлэх гэж байгаа бүхэн 100% үнэ. Энэ мэдээлэл бол Drake-ийн Crew-ийн хүнээс авсан мэдээлэл. Drake-д хотын хамгийн халуугай охтуудыг хайдаг нэгэн тусгай ажилтан бий. Тэр ажилтан нь охтуудтай ярилцлага хийн Drake сонгож өгөөд Drake тэр охтуудтай унтна. Тэгээд дараа нь гэрт нь хүргэж өгнө. Үндсэндээ Drake бол өөрийнхөө хувийн тэнцвэртэй л гэсэн үг. Хэмээн хэлж олонний анхаарлыг ихэд татсан. Any woman that be playing this music know that you're playing your sister, or better yet, selling your niece. Гэж байгаа мөртүүд нь Drake-ийн ихэнх фэнүүд эмэгтэй. Тэгээд тэр эмэгтэйчүүд нь бүгд педо байдлыг дэмжиж байна гэсэн утгаар нь орж байгаа. The embassy about to get raided too. It's only a matter of time. Drake Торонтод байрладаг 100 сая $100 үнэтэй харшаа элчин сайдын яам хэмээн нэрлэн очилж байгааг нь инхүү илэрхийлж байгаа юм. Hey, LeBron, keep the family away. Hey, Curry, keep the family away. LeBron James, Steph Curry нар хоёулаа Drake-тэй холбоотой бөгөөд non-stop 0 to 100 зэрэг дуунууд дээр нь дурдсагдж байсан NBA-ийн супер одууд юм. Kendrick тэдэнд болон бусад хүмүүст ямар нэгэн төөрөлсөн зүйлс өртөхгүй тул эсвэл ирээдүйд яллагдагчаар татагдахгүй тул Drake-ийг салахыг захиж байгаа хэсэг юм. Бас нэг сонирхолтой зүйл болсон нь NBA-ийн сүүлийн үеийн тоглолтууд дээр сахан цацагдсан Not Like Us гэд Kendrick-ийн Drake-ийг дийсэлж байгаа дуу маш ихээр явж байсан гин шүү. За энэхүү 3 дугаар бадаг дээр нь Dear baby girl, I'm sorry that your father not active inside your world. Энэхүү гарах ба Kendrick Drake-ийг дахиад нэг нууц охинтой гэд энэхүү задлж байгаа. Kendrick түүнийг 11 жилийн турш Drake-д хаягдсан бол математикийн гэрийн даалгавар хийхтэн туслах эсвэл 2013 онд гарсан Frozen гэх мэт Disney хүүхэлдэйн кино үзэх ч юм уу тийм эцэг хийн хийх ёстой үндсэн зүйлүүдийг хийгээгүй quality time-ыг ингээ хамт өнгөрүүлээгүй эцэгхийн үүрэг хариуцлагыг хизэж хүлээгөөгүй хэмээн шүүмжлэв. Харин үүнийг Drake story дээр юм охин би над руу явуулчих гэж story хийсэн байна. Instead he being Turks paying for sex and popping perks example. Turks болон Caicos саарлан олон төрлийн баар цэнгэний газар амьд хөгжмийн цэнгэний газруудаар алдартай газар юм. Drake Turks Caicos мужуудад байрладаг далайн эрэг дээр харш эзэмшдэг бөгөөд байнга очдог. Kendrick-ийн Drake-ийн эсрэг буруутгах байгаа зүйлүүд нь арлууд дээр эмэгтэйчүүдтэй бэлгийн арьтаанд орох хар тамхи ялангуяа percocets гэх мэт бодис хэрэгслийн төлбөрийг төлсөн гэх нэхэмжлэл хүртэл байсан гэдэг. Money's always been illusion, but that's the life he's used to. Drake өмнө нь жүжигчин байсан хүүхдийнхээ хувьд амьдралынхаа одоо баггүй эсхийг хангалттай мөнгө олдог байсан нь Kendrick-ийн хэлснээр түүний нүдийг сохолсон юм. Үүнээс гадна Drake гэр бүлийн хариуцлагатай хүн болохоос илүү мөнгө тансаглалд дуртай гэсэн санааг өгүүлж буй нэмлээ. History do repeats itself. Sometimes it don't need a reason. Гэж байгаа мөрн Audiness хүүшгээ охиноо нуух гэж оролдоод бүтлгүүдж байгааг нь илтгэж байгаа. I never want to hear you chasing man cause it's failed behavior. Харин энэ мөртүүдэд Kendrick Drake-ийн хаягдсан охин аавын хоосон орон зайг нөхөхийн тулд Sugar Daddy-тай битгий болоорой хэмээн зөвлөж байгаа юм. Тус бадгийн хамгийн сүүлийн бүр нь Metagrams бөгөөд Drake-ийн Family Matters дуунаас болоод энхүү хэлж байгаа. Drake гэр бүл нь хамаатай юм бол энд дурдгдсан фактууд яг юу юм бэ гэдэг утга санаа яв. Энхүү бид хамгийн сүүлийн бадаг буюу 4 рүү орж байна. I know you probably thinking I wanted to crash your party. Dear Aubrey хэмээн хэлнэ. Энэ нь Drake зориулсан бөгөөд түүний нэрийг Aubrey гэдэг. Энэ бадгуудын мөртүүд нь өмнө дурдгдсан зүйлстэй дахин давхцаж байгаа болохоор яг давхцаагүй зүйлсүүдийн дуртай. But I suggest some ayahuasca, strip the ego from the bottom. Өмнөд Африкаас гаралтай ayahuasca нь халуун орны лиана усан үзмийн мод болон галлюциногийн шинж чанартай бусад ургамлын гаралтай орц найрлагаар хийсэн энтеоген нисгсэн нэрмлийн төрөл юм. Ayahuasca-гийн ёслолууд нь туршлагатай бөөнөрийн удирдлагын доор явагддаг бөгөөд эдгийх оюун санааны туршлагыг өдөөдөг гэж үздэг. Судалгаанаас үзэхэд ego death эсвэл ego dissolution зэрэг нийтлэг гаж нөлөөг үзүүлдэг аж. Ayahuasca амралт нь алдартнууд болон чинэлэг хүмүүсийн дунд дэлгэрч амар амгалан томглог байдлын өндөр мэдрэмжинд хүрэх арга хэрэгсэл болж байна. Kendrick доор гэдэг үгийг ашигласан нь магадгүй Drake зүрхгүй харин хоосон орон зайтай гэдгийг харуулахын тулд энэхүү ашигласан байна. I try to empathize with you cause I know that you ain't been through nothing. Гэж байгаа мөрн Kendrick-ийн хэлснээр Drake Kendrick-тэй харьцуулахад амьдралынхаа туршид олон бэрхшээлийг туулж байгаагүй. Тиймээс Kendrick Drake-ийг өрөвдөхийг хичээх хэрэгтэй болсон. Drake баянаас хол өсөж торниж байхдаа Торонтогийн Forest Hill хэмээх чинэлэг хороолол голтой өссөн. Энэ хооронд Kendrick Compton дахь засгийн газрын татаасаар олгодог орон сууцны 8 дахь хэсэгт өссөн бөгөөд түүний ядуурал бүлэглэн задлах, масууруулах байц хэрэглэх зэрэг нь түүний хөгжмөө хийх туршид бидний чихэнд хоногсон байдаг. Secret handshakes with your friend, no culture cachet to binge. Drake-ийн Winston Road Flows дуун дээр найзуудтайгаа гар барихтаа нууц гар барих арга барилтай хэмээн дурдгдсан ба түүнийг нь cool байх гэж хэтэрхий corny үйлдэл гэж шүүмжилсэн нь энэ. Drake бол хип-хоп хар арьс соёлыг хурам эхлэгч бөгөөд энэ соёлыг ашиглан өөрийн эгонд ашиг хонжоо хайдаг гэсэн санаа юм. Drake-ийг 5 настай байхад нь эцэг эхийн салсны дараа голдуу цагаан арьс еврей ээж дээр өссөн.
The skin that you living in is compromised and personas can't channel your mask. Drake рэп карьерийнхаа туршид мэдрэмжтэй рэпер гэдгээрээ алдартай байсан ч өөрийн зовлон зүдгүүрэн зүрх сэтгэлийг шархлуулж байсан тухайга байнга ярьдаг. Энэ нь ерөнхийдөө клишэ болсон гэдгийг хэлтэж байгаа. Дараагийн эсгүүд дээр ерөнхийдөө эмэгтэй хүмүүсийн body shame хийдэг, хүүхдүүдийнхаа ээж нарыг голсон, дээрэс нь 2-оос ч илүү хүүхдтэйг харлагатай мөртүүд үргэлжлэдэг. Cause you lied about religious views, you lied about your surgery. Drake еврей эмэгтэйгээс төрсөн бөгөөд түүнийг юудэчүүдийн хуулийн дагуу еврей болгосон. Үнэн хэрэгтээ Drake-ийн хуваалцсан видео бичих тэрээр ээжтэй цаг бэлгэсний дараа хүү аажнаста Look at the boobies watch гэж захисан нь харагдж байгаа. Энэ нь Ашкенази еврейчүүдийн хувьд ихэвчлэн хэрэгэлдэг эмээгийн идиш хэллэг юм. Хүүхэд байхдаа тэрээр еврейн өдрийн сургууль сурч байсан. Drake алдар нэр төрхөөс өмнө авсан гэрийн видеонууд нь түүнийг Холокостоос амьд үлдсэн эмээгээ твэрч мөн түүнийг бүүбэ гэж нэрлэж байгааг харуулдаг. Гисэн хэдий ч эдгээр видео бичлэгээс хойш Drake еврей үндэстэн гэдгээсээ хүндэрч зарим хүмүүсийн үзэж байгаагаар еврей рэпер гэж нэрлэгдэхээс идэвхтэй зайлсхийж байгаа юм шиг байлээ. Тэрээр Falling Back дууныхаа клипэнд нэгэн рэпийг тоглосон ч зураг авалтын цэцэрлэгааны үеэр рэпитэй хамт залбирахаас татгалсан байдаг. Тиймээс Kendrick түүнийг шашин шүтлгийнхаа талаар худал хэлсэн гэж буруутгаж Judaismтай ямар ч холбоогүй гэдгээ олон нийт илэрхийлэхэ болсон гэж шүүмжилж байгаа юм. Эцэст нь Kendrick Drake-ийн Ghostwriters ашигласантай холбоотой маргааныг үргэлжлүүлж байгаа. Quentin Miller гэх OVO-гийн нэгэн артист бол үүнтэй холбоотой хамгийн алдартай хүмүүсийн нэг байгаа. Хамгийн сүүлчийн мөрөн дээр You lied about the only artist that can offer you some help. Fuck a rap. Kendrick Drake руу дис хийсэн сүүлийн захиасаа зоримог мэдэгдлэгээр ийхүү төсөвөө. Энэ тулаан бол зүгээр ч нэг рэпээс том зүйл юм. Эцсийн лирик нь Drake-ийн зан чанарын алдаа, донтолт, өөртөө итгэлгүй байдал, хайхрамжгүй байдал, төлөвшөөгүй байдлын төлөө явж эцэст нь Drake талент нүүр тулах болно гэдгийг зоримгоор ийхүү илэрхийлжээ. Melodic Memory